Окей. За. За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнтэй халуун бид хоёр би Америкаас халуун маань Японоос энэ лайв нэвтрүүлгээ хийж байна. За өнөөдрийн маань нэвтрүүлэг та бүхэнтэй бид нар хятад улсын гадаад хэргийн сайд Ван Игийн талаарх ярилцлага голцоо байгаа. За энэ ярилцлагаар бид нар гурван зүйлсийг илүү тод ярилцсан. Энэ дээр за үүнтэй холбогдуулаад Монгол улсын засгийн газрын үүрэг гэж юу вэ? Манай засгийн газар энэ үүргээ хэрхэн биелүүлж байна? За тэгээд эрхэн хүний хувьд та ямар одоо юу хийж чадах вэ гэдэг талаар бид нар илүү ярилцах болно. За өнөөдөр мэдээж сүүлийн хэд хоног та бүхэн одоо 9 настай хүүхэд амиа алдсан талаар бид Монгол даяар бид нар маш их ярилцаж байна. За шеф Монголын зүгээс энэ хүүхдийн ар гэр өвөө эмээд нь бид нар гүн эмгэнэл илэрхийлж байна. Мэдээж энэ бол манай Монголын системд ямар их алдагдал доголдол байгааг нэг илэрхийлэл гэж үзэж байна. Шеф Монголиагийн хувьд бид нар Монголд 3 ийм асуудлыг хүндэх зорилгоор бид нар үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд хүүхдийн эрх зүйн бол манай 1 номерын асуудал. За 2 дугаарт нь болохоор зэрэг ажлын байрын бэлгийн дарамт, 3 дугаарт нь ажлын байрын тэгш байдал гэсэн ийм 3 зүйлийг бид нар ярилцдаг байгаа. За ингээд өнөөдрийн маань сэдэв болохоор зэрэг одоо гадаад хэргийн сайд хятад улсын гадаад хэргийн сайд Ван Игийн уулзалтын тал ингээд яагаад Монгол улсад өнөөдөр энэ маш чухал байсан бэ гэдэг талаар халуун бид хоёр ярилцах гэсэн юм аа. За томбохано орой минь. За бид нэр мэдээж нөгөө өмнөх бас лайвын талаар өмнөх лайвыг маань үзээгүй хүмүүст бас зориулаад товчхон ингээд тайлбар хийхэд бол энэ удаагийн лайвын өмнөхөөр бид нар бол энэ хэвлэлийн эрх зүй, хэвлэл мэдээллийн үүрэг орой л те энэ талаар хөндөж ярьсан байгаа. Бүгдээрээ мэдээж нийгэм чинь бүх асуудлууд маань бүгдээрээ хоорондоо холбоотой байдаг учраас өнөөдрийн асуудал дээр ч гэсэндээ хэвлэл мэдээллийн үүрэг оройлын талаар бас ярихаар байгаа. Ярьж хөндөгдөх сэдвүүдийн нэг байгаа. За мөгийг яриагаа эхлүүлэх. За би сая ярианы хайханд хэллээ. Бид нар өнөөдрийн сэдвээр 3 зүйлийг ярилцах байгаа. За хамгийн нэгдүгээрт нь Монгол улсын засгийн газрын үүрэг гэж юу юм бэ гэхээр зэрэг за Монгол улс ч ямар ч улс бай ямар ч улс ерөөсөө 3 үүрэгтэй бай гэж бид нар үзэж байгаа. За үүнд хамгийн нэгдүгээрт нь арт түмний аюулгүй байдлаас хамгаалах, хоёрдугаарт нь арт түмний төлөөлөх, за гуравдугаарт нь арт түмэнд хөрөнгө оруулах гэсэн ийм 3 үүрэгтэй гэж бид нар үзэж байгаа. За тэгэхээр зэрэг өнөөдөр манай Монгол улс энэ 3 үүргээ хэр биелүүлж байна вэ гэдэг талаар бид нар эхлээд ярилцъя гэж бодсон. За хамгийн нэгдүгээрт нь арт түмний аюулгүй байдлаас хамгаалах гэж байна. За мэдээж манай Монгол улс өнөөдөр бид нар нэг учиргүй өөр оролтой дайнд ажил хийгээд байгаа биш. За тэгэхээр зэрэг бид нарт нэг дайнд ажнаас хамгаалах үүрэг бол биднэрт байхгүй тийм ээ. Гэхдээ бид нарт юунаас бид нар манай Монгол улс бид нар хамгаалж болох юм тийм ээ. Гэхдээ зэрэг за үер уус ч юм уу за бид нар хүмүүс нь гадаад оронд гатсан ч байна уу. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын засгийн газрын үүрэг юу байх вэ гэхээр зэрэг арт түмнээ энэ бүгдээс хамгаалах үүрэгтэй байх ёстой. Гэтэл өнөөдөр хэр хамгаалахыг та бүхэн биднээр хэлүүлтэнгүү та нар өөрсдөө мэдж байгаа байх. За хоёрдугаарт нь бид нар арт түмнээ төлөөлөх үүрэг гэдгээр бид нар нэг ганц минут зарцуулаад ярих гэж утсан. За үүн дээр би энэ нэг зүйлийг ярилцъя гэж бодож байна. За сүүлийн одоо бараг 1 сар хагас тийм ээ. Манай монголчууд дуу хоолойгоо нэгтгээд өөрөө Монголынхаа арт түмэнд туслахаар шийдсэн тийм үү. За ингээд эндээс нэг зүйлийг юу ойлгосон гэхээр зэрэг за хэсэг монголчууд маань 100 мянган хүний гарын үсэг цуглуулад одоо өөр монголчуудын бичиг соёлыг хамгаалах үүднээс өнөөдөр Америкийн нэгдсэн улсын засгийн газрын конгрессээс чаагаад уул нь бол өнөөдөр бид нар хинээс тусламж хаах хэрэгтэй юм. Монгол улсын засгийн газар тусламж хаах хэрэгтэй. Монгол улсын ерөнхийлөгч, Монгол улсын ерөнхий сайд арт түмнээ төлөөлөөд одоо хятад улсын засгийн газартай ч юм уу ингээд ярилцах хэрэгтэй тийм үү. Гэтэл өнөөдөр Монгол улсын засгийн газар арт түмнээ төлөөлж чадчихна. Яагаад бид нар 100 мянган хүний гарын үсэг зураад Монгол улсын ерөнхийлөгч рүү яваагүй? Яагаад бид нар Америкийн конгресс рүү явж байгаа? Мэдээж тэрэн донд маань ерөнхийлөгч өгсөн ч гэсэн ямар ч одоо агц байхгүй гэдгийг арт түмэн өөртөө харцсан, ойлгоцсон учраас
тийм шийдэлд хүрсэн байх гэж бодож байна, тийм ээ. За тэгэхээр энэ дээр бид нар одоо Монгол Улсын засгийн газар үүргээ хэрхэн биелүүлж байна вэ гэдэг дээр одоо ингээд та бүхэн эндээс харж байгаа бах тийм ээ. Одоо харамслаа нарт хүмүүс маань өөрийнхөө засгийн газар руу биш өөр улсын засгийн газар руу явдаг болжээ гэж. За тэгэхээр хамгийн сүүлд нь бид нар ард түмний засгийн газрын 3 дахь үүрэг нь юу вэ гэхээр ард түмэндээ хөрөнгө оруулах гэж байгаа. За бид нар ард түмэндээ хөрөнгө оруулахыг бид нар одоо 3 янзаар ингэж харж үзчихин. Хамгийн нэгдүгээр боловсролт нь, за хоёрдугаарт эрүүл мэндэд нь, гуравдугаарт нь одоо эдийн засаг буюу ажлын байрыг бий болгох тогтолцоог нь бүрдүүлж өгөх гэдэг тал дээр. За мэдээж боловсрол, эрүүл мэнд хоёр бол ойлгомжтой. Өнөөдөр бид нар цагаа энэ хоёр зүйл дээр нэг өнгөрүүлэх гэж бодож байгаа. Ямар ч байсан та бүхэнд хэлээд өнгөрүүлье. За бидний одоо энэ байгаа хэдэн минутыг юунд өнгөрүүлэхийг би хүсэж байна гэхээр зэрэг өнөөдөр эдийн засаг буюу ажлын байрыг бий болгох тал дээр өнөөдөр манай Монголын засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ гэдэг тал дээр бид нар илүү их ярилцъя гэж бодсон. За тэгэхээр өнөөдөр манай Монголын засгийн газар энэ дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Одоо та бүхэн энэ талаар юу гэж бодож байна? Өөрсдөө та нар бас санал бодлоо хуваалцж болно. Энэ асуулт тавьж болно гэдэг бас энэ ташрамд хэлчихье. За хүмүүс тэгвэл сонсож байгаа дээр гол сэдв тийм ээ. Гол сэдвээ би бас нэг тайлбарлаад хэлье гэж бодож байна. Энэ дээр болохоор би үндсэн сэдв маань байгаа штэ. Хятадын бүгд найрамдагт гард улсын гадаад хэргийн сайд Вангийн айлчлал энэ талаар хөндөх байгаа тийм ээ. Тэгэд энэ талаар бол би бас ганц хоёр зүйлийг хэлэх нь зүйтэй ах гэж бодож байгаа. Хүн болгон мэдж байгаа тий. Одоо энэ айлчлал маш их одоо эсэргүүцлийн дунд болж өнгөрсөн. Ард иргэд бол маш их эсэргүүцчихсэн. Мэдээж ганц ард иргэд биш тий. Тодорхой одоо энэ гадаад бодлого, энэ улс төр дипломат харилцаа гэдгийг одоо мэрэгжлийн хүмүүс ч гэсэндээ бас энэ дээр бол тийм байр сууриа илэрхийлж байна. Тэрийг бол сошиал медиагаар бүгдээр харж исэн. За энэ дээр болохоор мэдээж одоо би нэг зүйлийг хэлмээр байна л да. Тэр нь жоохон инээдтэй ч гэсэндээ иргэдэд маань зөв ойлгомжтой одоо үүднээс бид нар чинь одоо газар зүйн байрлалаас хамаарат Монгол улс бол Оросын холбооны улс бүгд найрамдагт дард улстай хил залгаа оршдгоо. Энэ бол хөрөлс үг одоо ерөнхий сайдын маань хэлснээр та бүгдийн ард иргэдийн хүссэн хүсээгүй одоо бид нар насаараа одоо энэ байрлалтай энэ хоёр одоо хөршдөгөө одоо харилцаа ёстой тийм ээ. Одоо ёстой хэлсэн хүссэн хүсээгүй байхгүй юу? Гэхдээ хөрөлс үг ерөнхий сайдыг бид нар хүссэн хүсээгүй биш шүү дээ. Тэр хүнийг бол бид нар буулгачих боломжтой шүү дээ. Уул нь ажиллаа хийхгүй бол тийм. Энэ хоёрт маш зүгээр ялгаатай. Тэгээд Монгол улсын угаасаа гадаад бодлогын суурьчин үндэсний эрх ашгаа дээдлэхээр л суурилж бүгдээрээ явах ёстой байгаа. Ямар ч одоо харилцаан дээр одоо тэр нь Оросын холбооны улстай ч бай, Хятад улстай ч бай, Америк нэгдсэн улстай ч бай, энэ харилцааны гол суурь нь Монгол улсын эрх ашиг хамгийн нэгдүгээр тавигдчих хэвээр. Яриа хэлцээр хийсэн ч гэсэндээ энэ одоо яриа хэлцээр энэ баримт бичиг үндэсний эрх ашигт маань хэрхэн одоо нөлөөлөх вэ? Манад хэрхэн ашигтай юм бэ гэдгийг хамгийн наазаханд харах хэрэгтэй. Энэ бол зүгээр уул нь бол заавал ийм дипломат олон улсын харилцаагаар сурах шаардлагагүйгээр одоо энгийн элементарны ойлголт толтно. Тэгэхдээ энэ дээр яасан бэ гэхээр энэ айлчлалын ерөнхийдөө айлчлал олон нийтэд цацагдаад ингээд ирснээс хойш зүгээр нэг товчхондоо хэлэхэд бол 9 сарын 10-нд гадаад хэргийн яамн дээр одоо мэдээлэл гарсан байгаа. Одоо хэвлийн одоо мэдээлэл хийсэн байгаа. Энэ болохоор гадаад хэргийн яамны бодлого төлөлтийн одоо газрын захирал тэргүүтэй Одонбаатар хийсэн байгаа. Энэ захирал Одонбаатар хийсэн ба. Тэгээ энэ дээр болохоор 9 сарын 10-нд за ингээд 15-наас 16-ны хооронд те айлчлал явагдана гэж тэгж байгаа. Тэгэд энэ үеэр болохоор за 3 үндсэн чиглэлээр одоо энэ айлчлал маань явагдана, ийм талаар явагдана гэдэг. За энийг нэг нушаад явах уу. Гэхдээ энэ дээр болохоор одоо хэвлэлийнхэн мэдээж хэвлэлийнхэнд одоо хийж байгаа энэ мэдээлэл байгаа шүү дээ. Тэгээ хэвлэлийнхнаас асуулт асуухад бол энэ яг ямар асуудлаар ярих юм бэ? Чи уул нь бол арт түмэн мэдэх ёстой зүйл шүү дээ. Тийм ээ мөгийш. Одоо энэ айлчлал те ийм их эсэргүүцлийг дагуулan барин ингэж хийж байгаа ийм үнэтэй олдож байгаа те ийм чухал айлчлал юм бол арт иргэдтэй ойлголцсон тайлбарлал та. Яагаад энэ одоо Монгол улс те ийм корона энэ
вирус маш ихтэй ард иргэдээ хүртэлтэй гадаадад гацаагаад байгаа хэмжээнд байгаа тий. Ийм аюултай нөхцөлд тэр вирус нь хамгийн анх гарч ирсэн хятадаас тий. Одоо бүгд найрамд хятад ард улсын гадаад хэргийн сайдын одоо уурж залан барин авчрах шаардлагатай юм бэ гэдгийг бол захи одоо асуух эрхтэй. Бас одоо гадаад хэргийн яамнаас ч гэсэндээ биднэрт мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ дээр болохоор ерөөсөө тэр тусламжийн тэр мөнгө төгрөг ямар ч тийм юм яригдаагүй ерөөсөө зүгээр л айгүй бөөрийнхээ хариулт өгөөл тэгэл яг хаа тэр айгүй дипломат хариулталтай уулна. Яг хэлцээрүүд одоо явцын дунд байгаа төслүүдийн талаар ярилцсан гэдэг ерөөсөө одоо тодорхой хариулт бол өгөөгүй. За тэгээд мэдээж өнөөдрийн асуудлаар ярилцах учраас нэлээд хайлаа л да. За яг албан ёсны мэдээлэл гаргасан юм уу те манай засгийн газраас гадаад яамнаас гэсэн. За энэ дээр болохоор гадаад яамны вебсайтн дээр бол та нар бүгдээрээ ороод бас хараарай. Энэ дээр бол ерөөсөө тэр талаар бол дурдаачгүй байгаа. Бас л нөгөө ерөнхий юм аа бол битсэн байгаа. Дараа нь ингээд хүмүүс ингээд 700 сая йений туслалгүй тусламж ингээд хэвлэлээр ч гэсэн шуугаад те ард иргэд ч гэсэн сошиал медиагаар нэлээд одоо уур хилэнтэй байсан шүү дээ. Энд ч одоо бид нэр өмнөх өрөө яа гэж яхад дахиад юу те үгүй тусламж ч гэсэндээ уулын энэ айгу бас элементарны ойлголт байгаа. Хизээч үнгүй юм гэж байхгүй шүү дээ те. Ялангуяа энэ нөгөө нэг бизнесийн орчин дээрэс нь хоёр харилцаанд бол байхгүй шүү дээ. Одоо зүгээр иргэн хооронд ч гэсэндээ хизээч үнгүүгээр маа гэж чамд хинч мөнгө өгөхгүй те. Гадаадад амьдарч байгаа хүмүүс энийг бол бүр сайн ойлгож байгаа. Тэгэхэд энэ талаар бол нэг ч дурдаагүй байгаа. Дараа нь гадаад хэргийн яам Facebook-ийн одоо сайтн дээр тавьсан байгаа. Энэ нь болохоор бас л ерөнхийдөө айгүй онцгүй юу байгаа юм л да. За би нэг айгүй товчхон учраас уншаад өгчээ. Монгол улсын ерөнхий сайдын 2017 онд бүгд найрамд хятад ард улсад хийсэн айлчлалын үеэр 2 тэрбум юаны буцалтгүй тусламж үзүүлэхээ хятадын тал мэдгдсэн гэж байна. За 2017 онд ингэсэн юм байна. За 2018 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд 700 сая юан. За үүний дараа 2019 оны гаалийн хяналт шалгалтад шаардлагатай тоног төхөөрөмж гаалийн шинжилэлт 600 сая юаныг ашиглахаар болсон. За сая хятадын гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалаар үлдсэн 700 сая юаныг авахаар хоёр тал солилцох захидал байгууллаа гэсэн ийм гадаад хэргийн яам өөртөө бичсэн байна л да. Энийг одоо юу гэж ойлгох вэ те? Ерөнхийдөө нөгөө манай монголчуудын нэлээ нөгөө нэг авах хэрэгтэй юм авж байгаа юм шиг энэ байр суурь байгаа. Энэ бол 2000 айл хэзээ бид нар одоо ингээд шинээр ингэж өөр зээл те тусламж авах гэдэг юм биш шүү дээ. 2017 онд айл хэзээ байгуулагдсан юмыг л үлдснээ л бид нар авж байгаа шүү дээ гэсэн байр суурь ийм нюанс харагдаад байгаа юм шүү дээ. Гэтэ эн чинь бас сая дахиад давтаж хэлэхэд үнгүй зүйл гэж хизээч байхгүй. Энд одоо буцалтгүй тусламж гэдэг нэрийн одоо хөшигний цаана те маш их зүйл явагдаж байгаа. Тэгэхэд бид нар энэ үрийг ард иргэд нь бид нар ийм тусламж авмааргүй байна те энийгээ болилтоо гэдээ ахад авах гэж байгаа зүйлээ одоо авах ёстой зүйлээ авж байгаа юм шиг юм байр суурь бол ийм байж болохгүй те. Тэгээд дээрэс нь хамгийн сүүлд одоо энэ юу яагаад хэлэхэд болохоор бид нар бол энэ ёслолын одоо алдаа гадаад те энэ дипломат харилцаа одоо энэ ёслол энэ талаар бол ярихгүй те. Мэдээж энэ чинь ганц зурагнаас нэг зүйлийг харах боломжгүй те. Айлчлалд бол те тэр зурагнаас гадна өчнөө олон процесс явагдаж байгаа шүү дээ. Ганц зургийг аваад юугаар ч олуулчих болно. Тэгвэл хамгийн гол нь энд бид нар ойлгох ёстой зүйл нь энэ цагаан олсон те энэ айлчлал байж чадсан уугүй юу тийм ээ? Бараг бид нар түүхэндээ хамгийн цагаан олоогүй айлчлалыг энэ удаа гадаад хэргийн яам хийлээ гэж би бол өөр хувь хүнийхээ хувьд бол иргэн хүнийхээ хувьд дүгнэж байна. Дээрэс нь гадаад хэргийн яамаас гадна энэ засгийн газрын энэ их нөгөө бодлогогүй үйл ажиллагаанаас болж ард иргэд ямар их хохирж байна. Дээрэс нь одоо бид нар бол 3 дахьч хөршийн бодлого гэж ярьж байгаа тийм биз дээ. Нэг одоо хятад улстай ч бай, Оросын холбооны улстай ч бай хит нэгийг баримтлсан гадаад бодлого явуулахгүй. Гэхдээ одоо хараад байгаа байдлаар болохоор бид нэр энийг одоо зөрчөөд эхэлж байна гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Тэгээд үргэлжлүүлээд мөгийгч бол энэ нь одоо манай эдийн засагт ямар аимшигтай хор хөнөөлийг авчираад байгаа юм бэ? Ирээдүйд бас авчрах гээд байгаа юм бэ гэдэг талаар ярив тийм ээ.
За тэгэхээр халуун чи сая ингээ бүгднгийн дүгнээд ингээ зөв хэллээ. Өнөөдөр бид нар сая одоо тэр гадаад хэргийн сайдын уулзалтаар бид нар нүдэнд харагдсан зүйлсээ маш их сүмжилсэн тийм үү? Одоо гараа хавцаргаж мэдлэн үү, одоо гэдэж мэдлэн үү, хоож мэдлэн үү, одоо тэр талаар бид нар нэлээд сүмжилсэн. Гэтэл нүдэнд харагдахгүй зүйлс хичнээн их байсан. Тэр талаар бид нар ерөөсөө ярьж чадаагүй. Манай Монгол улсын засгийн газар бүх зүйлсийг маш нууцлаг хийсэн тийм ээ. Одоо бид нарт одоо мэдээлэлд ерөөсөө өгөх байгаа үнэг одоо энэ засгийн газрын буруу байна уу? Хэвлэл мэдээллийнхний буруу байна уу? Энэ талаар бид нар ерөөсөө мэдэхгүй байгаа. Хэвлэл мэдээллийнхийг яагаад энэ талаар асуух байгаа? Одоо нөгөө нууцын гэрээ тэрнээсээ болсон юм уу? Тэрийг бас бид нар мэдэхгүй байгаа тийм үү? За тэгэхээр би та бүхэнд энэ эдийн засгийн талаас Монгол улс Хятад улс хоёрын хооронд ямар шүүхэн мэдээлэл бид нар та бүхэнд өгч чадах вэ гэдэг талаар энэ талаар багтаар мэдээлэл өгье. За өнөөдөр эдийн засгийн хувьд та нар бүгдээрээ мэдж байгаа. Манай Монгол улсын гадаадын өөр одоо 30 гаруй тэрбум доллар байгаа. За үүнээс 11% нь бид нар өнөөдөр Хятад улсад өртөө. За энэ юу гэх юм бэ гэхээр манай дотоодын нийт бүтээгдэхүүн өнөөдөр ойролцоогоор 14 тэрбум доллар байдаг. За энэ 13.8 тэрбум доллар. За энэс та нар ингээ хэрвээ одоо 3 гаруй тэрбум долларыг нь Хятадд өртөө гэж үзэх юм бол өнөөдөр хардаа бид нар дотоодынхоо нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 23% тэнцэх хэмжээний мөнгийг бид нар өнөөдөр зөвхөн Хятад улсад өртөө. Та нар бодсоо манай дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 4/1 нь өнөөдөр Хятад улсад дотоодынхоо нийт бүтээгдэхүүнийхээ одоо 4/1-тэй хэмжих 4/1-тэй тэнцэх хэмжээний одоо мөнгийг бид нар өнөөдөр Хятад улсад өртөө гэж бодоход. Тэгэхээр ч одоо өнөөдөр яаж манай засгийн газар Хятад улс руу одоо босож тэмцэж тэр гаруй үсэг цуглуулж одоо өөр Монголын төлөө тэмцэж тэгж чадах вэ? Та нар өөрсдөө л боддоо та нар өөртөө хүнлүүгөө хараад тонгоогч чадах уу? Тийм шүү дээ тий. Чадахгүй шүү дээ. Өөртөө хүнийхээ өмнө одоо гараа хавцрах нь одоо дахилцүү бүхэлцэн үү одоо тэгэл байж хаас өөр ямар ч арга байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо Дэлхийн банкнаас эдийн засгийн хараат байдлын үзүүлэлт гэж байдаг. Энэ үзүүлэлтийг яаж үзүүлдэг вэ гэхээр зэрэг хэрвээ ямар нэгэн улс өөр улсад дотоодын нэг бүтээгдэхүүнтэйгээ 10%-аас дээш хэмжээний өртөө тэнцэх өртөө болоод тэр улстай эдийн засгийн хараат байдалд одоо аюултай тооцож эхэлдэг. Гэвч манай өнөөдөр Хятад улс 23% тэнцэх хэмжээний өртөө болсон байна. Аюултай тийм. Яаж бид нар одоо Хятад улстай юу ясна чи өөр Монголыг улсыг хамгаалахтай мантай тийм ээ? Өөрсдөө тий. Өөрсдөө яаж хийж байгаа улс чинь. Тэгэхээр зэрэг би одоо та бүхэнд Швед Монголыг анх байгуулсан цагаасаа эхэлж Монгол улсын гадаадын өрийг ярьж эхэлсэн. За мэдээж энэ бас ерөнхий сайд хүртэл энэ талаар одоо өөрийнхөө санал бодлыг бас гаргаж эхэлсэн байгаа. За тэгэхээр зэрэг би та бүхэнд өнөөдөр одоо Монголын өөр ямар шүүхэн хэмжээтэй гадаад өөр ямар шүүхэн хэмжээтэй явж байгааг би та бүхэнд энд харуулъя л да. Энэ манай Монголын гадаад өөрийн байгаа одоо өнөөгийн байгаа байдал. За энэ зүгээр бүх Монгол байлаа тий хідэн тэрбум гэхэлэр зүгээр графикаар харахад айгүй 2017. За та бүхэн одоо энэ засгийн газар хизээ төрд гарч ирснийг та бүхэн мэдж байгаа. 2016 онд нэг сонгуул явагдсан, 2020 онд дараагийн сонгуул явагдсан. Энэ 76 гишүүний ихэнх нь 2016 онд байсан гэдгийг та бүхэн мэдж байгаа. Бүрэлдэхүүн сайд бас ерөнхий сайд 2016 онд байсан гэдгийг та бүхэн бүгдээр мэдж байгаа. За 2017 оны 7 сараас өнөөдөр 2020 он болоход манай гадаад өрийг хэр их ингэж агсныг та бүхэн энэ үзүүлэлтээс ингээд бэлэн харж боломжтой болж байна тийм үү? Гэтэл өнөөдөр бид нар гадаадаас үр зээл аваад манай төхрийн бодлого хэрхэн явагдаж байгаа талаар одоо би та бүхэнд дахиад нэг хэдэн жишээ харуулъя. За бид нар гадаадаас үр зээл авлаа. Швед Монголиа байгуулагдсан цагаасаа эхлээд гадаадаас үр зээлээр бид нар юу хийж байгаа талаар ярьж эхэлсэн тийм ээ. Гэтэл шаардсан тийм ээ мэдээлэл шаардж. За бид нар одоо өнгөрсөн зуунлах гэж одоо COVID-19 зориулаад тийм ээ коронавирус зориулаад тусламж тэмцээр зөвхөн бидний мэдж байгаа тийм ээ. Ингээд 400 гаруй сая долларын зээл тусламжууд олон улсын байгууллагуудаас бид нар авсан байгаа. Зөвхөн бид нар мэдж
хэлбэрээр ойлгоход 445 сая доллар байгаа. За энэ 445 сая доллараас би зүгээр 5 хүнд одоо хэлэхэд мэдээж бүгдээрээ ингээд бэлэн мөнгө болоод манай дансанд бол орж ирэхгүй л дээ. Тэрийг бид нар мэдж байгаа. Зарим нь бол бэлэн мөнгөөр дансанд орж ирнэ. Зарим нь ямар нэгэн програм хэлбэрээр орж ирнэ. За тэр нь юу гэсэн үг вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс одоо ийм ажлын байрыг бэлтгэж өгөх ингэх ч юм уу гэх мэтчлэнээр ингээд зорилго чиглэл нь өөр байдаг. За зарим одоо зээл тусламж гэх юм бол одоо юу гэдэг Азийн хөгжлийн банкнаас одоо юу гэдэг 20 сая доллар орж ирнэ, дараа жил 20 сая доллар орж ирнэ гэх юм уу ингээд 4-5 жилийн хугацаатаагаар ингээд зарим одоо зээл тусламжийн зүгтүүд өөр байдаг. Тэрийг бол бид нар мэдж байгаа. Гэхдээ энэ нийт орж ирсэн зээл тусламжийн хэмжээ бол 445 сая доллар. Энийг бид нар төгрөгөөр шийдвэрлэх юм бол 1.3 их найт төгрөг. За 1.3 их найт төгрөг гэхээр бас тавын толгоонд чинь нэг ингээд нэг тоо орж ирээд ингээд гацааж магадгүй. За хэрвээ нэг аж ахуй нэгжид бид нар хардаа 10 сая төгрөгийн зээл өглөө гэж бодвол бид нар энэгээр 128 мянган аж ахуй нэгжийг бид нар ажлын байртай болгох боломжтой. Тийм их ажлын байрыг бид нар бий болгох боломжийг манай Монгол зөвхөн энэ зүүн орж ирсэн. За гэхдээ энэ мөнгөөр манай засгийн газар одоо ямар ч хүн арга хэмжээ авч ирнэ гэдгийг би та бүхэнд дахиад нэг харуулдаг. За засгийн газрын мэдээлснээр энэ бол засгийн газрын мэдээлснийг би та бүхэнд харуулж байгаа шүү тийм ээ. Ямар ч хүн арга хэмжээг авч байна вэ гэхээр одоо нөгөө график дээр за манай засгийн газар одоо COVID-19 зориулаад ямар зарим арга хэмжээг одоо авч эхэлсэн. За жишээлх юм бол энэ 2.3 их найт төгрөгийг одоо зарцуулсан гэж манай сангийн сайд Хүрэл Баатар хэлсэн байгаа. За энийг бас нөгөө зарим их хурлын гишүүд Twitter-ээр хүртэл дамжуулж биднэрт хэлсэн. Одоо бид энэ 445 сая долларыг юу зарцуулсан гэсэн чинь одоо энэ төсвийн тодтол руу оруулаад энэ зарцуулчихсан гэж одоо бид нар хариу өгсөн байна. За гэтэл энэ 2.3 их найт төгрөгийг бид нар юунд зарцуулсан бэ гэсэн чинь хардаа 85.7% нь нийгмийн даатгал халамжинд зарцуулсан. Энийг юу өгөн бэ гэхээр зэрэг одоо нөгөө нэг мөнгийг хүмүүс тараагаад өчгсөн байхгүй юу? За бид нар энэ чинь бас ийм юм байлээ шүү дээ. Нөгөө төсвийн алдагдал гээд угаасаа нөгөө тэтгэврийн төсөв гэж байх ёстой шүү дээ. Тэтгэвэр одоо нийгмийн халамжийн ингээд бүх юунууд чинь төсвөлөгдсөн байгаа. Тэнгүүтээ өөртөө ингээд зөв зарцуулж чадахгүй өөртөө дундаас мөнгө идэж ингээд алдагдалд оруулангуудаа тэрийгэ нөхцөн чинь бас энэ дотор яваад байгаа байхгүй юу? Яг бас тэгэхээр төсвөө буруу зарцуулж байгаа. Тэр бүхэн энд бол бас явж байгаа. Одоо бүтээн байгуулалт нэртэй манайха одоо сүүлийн үед энэ хөшөө дурсгал янз бүрийн одоо Улаанбаатарт хүртэл усан оргилуур хөгжил манайха өнөөдөр барьж байна. Та нар бодсон хөгжсөн орнуудад манай Монгол шиг жилийн 12 сарын 2-3 сард дулаахан оронтой улсад мэдээж оргилуур гудамжиндаа барьж байгаа хөгжсөн оронд маш төв тэнгэл биш бол тиймэрхүү юмнууд барьдгүй. Тэгэхээр нэг усан оргилуул айгуул 7 хоног ажиллаад 7 хоног өвдөрдөг. Тийм угаасаа одоо эвдэрсэн шүү дээ тий. Тэр зэрэг өнөөдөр төсвийн мөнгийг эдгээр яаж зарцуулж байна тийм ээ? Тэгээд байгаа гадаадаас авсан зээлээ ингээд 86%-ийг нь зүгээр мөнгө болгоод тараагаад өгчдөг. За энэ тараад өгсөн мөнгө нь одоо 12 сарын 31 хүртэл тарааж өгнө. Тэгээд 1 сарын 1-ээс яах вэ? Бид нас ажлын байр дуусна эцтэй мэдээж чинь мөнгө чинь ургаад авах шүү дээ. Гадаадын зээл тусламж дуусна. Ямар ч ажлын байр байхгүй. Ингээд хүмүүс зүгээр ингээд мөнгийг тараагаад өгчихсөн. Ингээд байж байна. За ингээд 1 сарын 1-ээс Монгол улс улам ядуу болоод за мөнгө тарааж өгсөний өөр нэг гамшиг юу авах вэ гэхээр инфляц өснө. Тэг штэ мэдээж штэ. Юмны үн илүү өснө. За би одоо саяхан нэг их хурлын гишүүн ярихыг сонсоод баг өмнөөс нь би эцсэн гэж хэлэхэд хэцүү. Ингээд бүх юм болоод ах чинь яагаад инфляц өсөд байгаа ингээд гайхаж сууж байгаа. Ингээд инфляц байгаа шүү дээ. Инфляц яагаад өсөхийг мэдгүй их хурлын гишүүд манад байж байна. За яг энэ бол бидний буруу. Тэднийг бид нар сонгоод гаргаад ирчихсэн. Харин бас тийм ээ. Одоо өөрсдөө л буруу нэ дөө. Тэгэхээр ингээд 86% бид нар гаргаад өгчихсөн. Энэ 9.3% нь дөнгөж энэ нь одоо аж ахуйн нэгжүүдийг одоо татвараас чөлөөлөх гэх мэтчлэнгийн энэ зүйлд энэ зарцуулагдсан байна. За харин бас аймагтай байхгүй энэ
одоо энэ эрүүл мэндийн салбар гэдэг одоо энэ чинь цар тахал зарцуулаарэ тий цар тахлаасаа сэргийлээрэ эмнэлэг бариарэ тэр одоо юу гэдэг вакцин яах юм бол эндээ одоо юу гэдэг техник технологи аваарэ гэсэн чинь 1.2% гэж үү дээ бүр тэр нь зөвхөн эмнэлэгт зарцуулагдсан. За гэтэл би та нарт одоо хөгжсөн орнуудад за жишээлх юм бол би хөгжсөн орнуудаас Америкийг одоо би та бүхэнд энэ жишээг нь аваад харуулъя. Тэгвэл энэ орнууд нь ямар шүүхэн арга хэмжээ аваад байгаа юм бэ гэхээр зэрэг тийм харьцуулаад харуул нөгөө зөвхөн Монголоо муулаад байгаа биш тий. Хоёлаа бодит ярьж байгаа. За энэ жишээлх юм бол Америк нэгдсэн улсын ковидд зориулсан арга хэмжээ байж байна. За энэ улс болохоор зэрэг ойролцоогоор $3 их $80 зарцуулсан байна. За энэ дээр би болохоор долларын хэмжээ мөнгөний хэмжээнд дээр би тодтол өгөхтэй гол нь биш. Энэ дээр хэдэн хувийг нь юун зарцуулсан бэ гэдэг дээр би хамгийн гол нь та бүхнийг анхаараасаа гэж утсан. За энэ та нар доохын хөхөөрийн дэд бичсэн 55.9% бараг 56% бизнестэй зарцуулсан. Энэ нь юу гэхээр зэрэг жижиг дунд бизнес эсвэл том бизнесүүдэд хөнгөлөлтөө зээлэг буюу одоо 1.5-аас жилийн 1.5-аас 3% хүүтэй зээлийг одоо 20-30 жилийн хугацаатай бизнесүүдэд энэ зээлийг өгсөн. За ингээд энэ 9.4% нь одоо эрүүл мэндтэй 6.5%-ыг нь болохоор мужийнхаа захиргаануудад энэ тэгээд бас ажлын байрыг хадгалах зүйлсэгт зориулагдсан шүү дээ. Гэх мэтчлэнгээр ингээд эдгээс бүгднгийн бас л бүгднгийн бизнес ажлын байраа хадгалахтаа үлдээд за энэ 23% ногооны болохоор зэрэг ядуу одоо бага орлоготой гэр бүлүүдэд яг $1200 гараад өгсөн. Тэрийг нь энэ 23% одоо ойролцоогоор 24% зарцуулагдсан. За ингээд харах юм бол одоо Америк нэгдсэн улс ихчэнд одоо 70 хэдэн хувь нь ойролцоогоор ерөөсөө ажлын байрыг хадгалахтаа зарцуулагдсан байна. За ингээд энэ хоёр орныг ингээд харьцуулаад харах юм бол манай Монгол улс хардаа 80 хэдэн хувь нийгмийн халамжинд зарцуулчихсан. Гэтэл бусад орнууд нь болохоор зэрэг 70 хэдэн хувь бизнесээ ажлын байраа үсттэй бий болгохтой зарцуулсан. Тэгэхээр зэрэг одоо эндээс хараад үзэх юм бол нэг сарын нэгэн болоход манай Монгол улс тарах мөнгөч байхгүй, ажлын байрч байхгүй, ингээд цаашаа үргэлжлэн манай засгийн газраас явуулж байгаа бодлого нь энэ хөгжсөн орнууд чинь цаашаа ингээд ажлын байр нь үргэлжлээд бизнес нь цаашаа үргэлжлээд эдийн засгийн эргэлтэнд ороод ингээд цаашаа явна. Засгийн газраас явуулж байгаа бодлого яаж ард түмэндээ нөлөөлөх үү? Тэр одоо би түрүүн хэлсэн шүү дээ. Өнөөдөр тэр засгийн газрын үүргийн нэг нь болохоор зэрэг ард түмэндээ хөрөнгө оруулах ажлын байрыг бий болгох, тогтолцоог бий болгох байдгаа гэж. Тэгэхээр зэрэг өнөөдрийн манай явуулж байгаа засгийн газрын бодлого өнөөдөр ийм л юм. Ерөөсөө мөнгө таваад өгөөд нэг хэсэг хүмүүсийг өөрийнхөө талд оруулж явал нөгөөдөл нь сошиал медиа ч юм уу ингээд болж ийн бүтэж ийн гэж байж байдаг. Болж ийн бүтэж ийн бид нар сайхан байна гэдээ ингээд байж байдаг. Одоо тэгэхээр чи юм бидтэй юм уу гэж юу одоо ковид одоо жишээ нь би Японд амьдарч байгаа бас Японыхоо одоо хэвлэл мэдээлэл ингээ харахад болохоор ингэж юм л та. Энэ засгийн газраас нь хийж байгаа нь болохоор яг одоо энэ эдийн засгийн хямрал гэдэг чинь одоо үүсэж эхлэегүй байна гэдэг байгаа байхгүй юу? Одоо ерөнхийдөө болохоор яг нөгөө нэг бид нар чинь нугасаа эдийн засгийн чинь дараа нь те нэг жилийн дараа эн чинь тоон гарч ирнэ шүү дээ те. Одоо тэгэхээр яг одоо болохоор хүмүүс яг нөгөө нэг нүдэнд харагдаж байгаа те одоо дэлгүүрүү таагдаал те өнөө маргаашийн одоо энэ сарынхан тэдэн сарынхан орлого байхгүй болоод байна гэд эдгээр одоо юу гэж ярьж байна гэхээр засгийн газар ингээд одоо улс орон даяар энэ эдийн засгийн хямрал үүсгэн эх жилээс гэж байгаа байхгүй юу? Буюу 12 сараас 11 12 сараас эхлээд одоо энэ хямрал маань яг одоо үүснэ. Бид нэр өөрсдөө яалтч аргагүй одоо зүхтах аргагүй энэ хямралыг одоо даван туулахаас өөр аргагүй. Тийм учраас одоо бид нэр тэрэндээ бэлтэж байна гэдэг байхгүй одоо энэ Япон ч юм уу тийм улсууд чинь. Бид нар өөрсдөр юм бэлдэх те тэрэндээ одоо бэлдэх. Тэгээ тухайн одоо бусад улсууд чинь их одоо дараа жилээс ийм эдийн засгийн хямралд орчих юм бол юу Монгол улстай юм болно гэдэг юм. Юу Монгол улсад туслах те. Юу нөгөө туслах. Тэр дараа жил биднэрт бол тусламж байхгүй гэдээ ойлгочиход барыг болох гэж би бодоод та энэ дээр юу гэж бодож байна? Харин тийм. Тэгэхээр одоо за дараа жилийн бидний тусламж Монгол улс дараа жил яах вэ гэхээр зэрэг би өмнөх нэг видеогоор хэлсэн байна. Манай Монгол улс бид нар нэг хар саарал нэг дансанд ороод нэг жигсаалтанд ороод ингээд яваад байгаа шүү дээ тийм ээ. Тийм сайхан саарал данснаас удахгүй гарч байна. Нөө саарал жигсаалтнаас гараад өнөөдөр бид нар Европын холбооны хар жигсаалтанд орж байгаа. Энэ 10 сарын 1-ээс
хүчинтэй болно. Би энийг өмнөх видеогоор гаргасан. Та нар өнөөдөр манай монголчууд хардаа хэл мэдхгүйгээс удаад мэдээлэлээс маш их хоцорч байгаа. Засгийн газар мэдээж энэ мэдээллийг аль түмнээс нуун дарагдуулна. Тэр бол ойлгомжтой. Миний өмнөх видеорыг та бүхэн ороод авах юм бол би бүр Европын холбооных нь өөрсдийнх нь вебсайт руу ороод бүх мэдээллийг нь тэнд үзүүлээд харуулсан байна. 10 сарын 1-ээс эхлээд хар жагсаалтанд Европын холбооны хар жагсаалтанд орохоор зэрэг ямар сөрөг нөлөө үзүүлэх вэ гэхээр зэрэг за хамгийн нэгдүгээр гадаадаас ирэх зээл тусламжийн тоо багасна. Энэ бол угаасаа ойлгомжтой. Харин ч COVID-19 манай Монголын засгийн газарт том боломж болсон. Уулын зөв ашигласан юм тийм. COVID-19-ийн хүчээр бид нар одоо ингэж 400-500 сая долларын тусламжийг бид нар авсан. Энийг өнөөдөр хангалттай манай засгийн газар зөв зохицуулж чадсангүй. Зүгээр ард түмэнд мөнгө олгоод зүгээр ингээд хараагаад өгчихсөн. Харин энийг бид нар одоо хөрөнгө оруулалт хийгээд хөнгөлтөө тусламжаа зээл болгоод ажлын байр болгож ашигласан бол биднээс үнэхээр ашигтай байх байсан. Гэтэл өнөөдөр манай засгийн газар ингэж ашиглаагүй. Тэгээ хоёрдугаар ажлын байр би одоо тэр янз бүрийн бүтээн байгуулалт нэртэйгээр энэ тэнд янз бүрийн барьж тий хөдөө орон нутаг барих одоо бүр би захных тэр хаа байгаа зах нь бүр ингээ сумын дундор засмал зам ам хүртэл барьчихсан тий хаана юу барих юу урдчилж барих юу илүү чухал юм гэдгийг өнөөдөр манай их хурлын гишүүд дунд ухаантай хүмүүс байгаа. Хамгийн гол нь одоо би тэдний тоон цөөдөөд нөгөө ихтэй одоо илүү дарагдаад байдаг болтой юм шиг байна. Гэхдээ уул нь бол тэгсэн ч гэсэндээ тэр хүмүүс дуу хоолойгоо тий Тэгэхээр зэрэг өнөөдөр миний одоо Монголоос ажиглагдж байгаа нэг зүйл юу вэ гэхээр зэрэг энэ мөнгө тарааж аваад эндээс нь ашиг аваад байгаа хүмүүсийн тоо ихтэй тэднээс сошиал медиагаар хүртэл хэтэрхий одоо чанга дуу гаргаад гэтэл нөгөө боловсралтай эрдэнэтэй тэр хүмүүс нь энэ бүгдэнд хариу өгдөгөө дуурдаггүй чимээгүй байдаг. Тийм болохоор зэрэг өнөөдрөөс эхлээд бид нар тэр хүмүүс дуугаа гаргах цаг болж байгаа. Тэгэхгүй бол энэ Монгол улсын хаашаа эдийн засаг хаашаа чиглэж явж байгааг одоо та бүхэн өнөөдрийн энэ видеоноос үнэхээр харсан байхаа гэж би найдаж байна. Харин эдийн засгаас гадна одоо энэ чинь эдийн засаг чинь л тухайн улсын те одоо тогтвортой байдлын бүгдийг харуулна шүү дээ. Тэгээ эдийн засгийн тогтворгүй байдал, эдийн засгийн одоо хараат байдал чинь л бид нарыг одоо тусгаар улсын те байх уу байхгүй гэдэг аюулт хитийн төлөвтөө те өнөө маргааш юм яриаггүй шүү дээ. Хитийн төлөвтөө хүргэнэ гэдгийг одоо үнэхээр тэр манай нөгөө суут энэ мундаг хүмүүс маань одоо дуграад хилээд одоо ойлгуулж эхлээсэй те одоо эсэргээрээ нөгөө Shape Mongolia-г гаднаас ингээд хүмүүс Монголыг те шүүмжлээд дүгнээд гэж ойлгож байгаа хүмүүс байж магадгүй. Тийм бол биш шүү, тийм ээ. Бид нэр үнэхээр их орондоо санаа зовноод те ирээдүйд нь санаа зовж байгаа учраас ингэж дуграад хилээд байгаа шүү гэдгийг бас ойлгоорой гэж энэ нүгээр бас нөгөө дашрамд дуртахад гэдэг шиг хэлмээр байна, тийм ээ. Тэгээ гадаадаас авах үйлчлэлийг одоо манай засгийн газар ямар арга хэмжээ авчих гэхээр зэрэг төлөх ёстой өрөөдийг төлөх ёстой өдрийг нь хойшлуулад байгаа байхгүй юу? Одоо өнөөдөр төлөх ёстой өрөөг нь хойшлуулад тэгэхээр эднэрт ямар ашигтай вэ гэхээр зэрэг 4 жилийн дараа 8 жилийн дараа энэ хүмүүс засгийн газарт байхаа болно. Тийм. Хин өнөөдөр Монгол улсад байж ах уу? Бид нар үр хөвгтүүд байж байна. Тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэл байсан шүү дээ. Өнөөдөр Монгол улсын засгийн газар үр хөвгтүүдэд төлөх өрийг нэмэгдүүлээд үр хөвгтөө өөрөөр үлдээж ийна өөр юм байх байна гэсэн мэдээлэл гаргасан байсан. Гэхдээ яалч аргагүй энэ хүмүүст одоо ажиллаа хийснийхэн дараа бүр Монгол улсыг те бүр өрнөөсөө бүр босч ирэхээргүй босныхан дараа хариуцлага хүлээгээд юу нь яах юм бэ? Тийм биз дээ. Харин тийм. Одоо хариуцлага хүлээх хэрэгтэй байхгүй. Яг одоо гэмт хэрэгч гэсэндээ тийм үстэй үйлдэл дээр нь гэдэг юм байдаг тийм үү. Тэгэхэд яг одоо энэ Монгол улсад энэ хохирол үүсгээд байгаа одоо Монгол улсыг те ийм байдалд хүргчээд байгаа хүргсэн энэ хүмүүстэй яг одооноос хариуцлага тооцож те зөв шаардлага ингэж тавьдаг болмоор байна ард түмэн минь гэж бас хэлмээр байна л та тийм ээ. Тэгэхээр хамгийн гол нь одоо Монголд нөгөө татвар төлдөг хүмүүсийн тоо цөөхөн. Татвар төлдөг аж ахуйн нэгж байгууллага бизнесүүд нь цөөхөн. Монгол тий ойролцоогоор нэг тийм тоо.
Хэдхэн том бизнесүүд ч гэсэн цөөхөн тооны хэдхэн том бизнесүүд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа. Тэд нар татвар төлж байгаа. Тэр бизнесүүдэд өнөөдөр ямар ч төр засгаас юм ямар ч тусламж дэмжлэг байхгүй. Өөрсдөө үнэхээр үйл ажиллагаа явуулж ингэж байж байгаа. Татвар төлж байгаа цөөхөн тооны хэдхэн хүмүүс байгаа. Тэгээд төрийн байгууллагын ажилчдын тоо гэх юм бол та нар бүгдээрээ мэдсэн. Өнөөдөр манай монголчууд хамгийн гол нь энийг харьцуулах ямар ч нөгөө мэдлэг одоо харьцуулалт байхгүй болохоор манай Монгол нэг л учиргүй их юм шиг санаад байх. Яг үнийг манай Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн одоо 14 тэрбум доллар байна. Гадаадын орнуудын миний өмнө ажиллаж байсан байгууллагын зүгээр л 1 жилийн орлоготой тэнцэх. Тэр бид нар хардаа нэг 10-хан санхүүгийн захирлууд нэг ганц CEO-тэй хамтраад бид нар ингээд үйл ажиллагаа явуулчихдаг гэсэн. Гэтэл өнөөдөр манай Монгол хардаа ерөнхийлөгчтэй, ерөнхий сайдтай, 76 гишүүнтэй, 70 мянган яамтай, бүр хэдэн зуун мянган ажилчинтай дампууруулаад байхгүй яг үнэ хэлэхэд. Тэгээ энэ дээр бас нэг юм хэлэхэд өнөөдөр жишээ нь мэдээ үзээд мэдээ уншаад сууж байхад ийм гарсан л та. Сая таны төрийн албан хаагчдын тооны талаар хэлэхэд Италид өнөөдөр одоо шийдэгдчихлээ шүү дээ. Юуныхаа улсын парламентын гишүүдийнхаа 3/1-ийг за би нөгөө яг нөгөө уншаал өнгөрсөн учраас яг нь 3/1 нь ямар ч гэсэн 3/1 байсан уу 4/1 байсан. Энийг бол хараад Google дээр л олж штэ. Юу одоо байхгүй болноо одоо багасгнаа гэсэн. Тэгээ ингэснээрээ 120 сая йенээр гарч исэн л да йенээр. Одоо йенийг жилдээ одоо хэмнэж чадах юм аа. Тийм учраас одоо Итали ийм шийдвэр гаргачлаа штэ Итали. Парламентынхаа гишүүдийн тоог одоо багасгнаа, тий? Тэгэхээр одоо эн чинь одоо юу харуулад байгаа юм бэ гэхэлэр чи одоо үргүй зардал тий? Одоо аль болох нөгөө төвчж болох зардал эсвэл үргүй зардал одоо энэ үнэхээр ийм олон парламентын гишүүд хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? За цаашлаад ийм олон төрлийн албан байгууллагууд хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу, тийм ээ? Энэ асуудлыг үнэхээр бид нар бас ярих цаг нь болсон. Яриад ингээд хөнтгөөр манай ерөнхий сайд юу гэж хэлж байгаа вэ гэхлээр төрийн албан хаагчдын тоог нэгийг ч буруулахгүй. Тэр хүмүүс чинь цаанаа ар гэртэй гэж байгаа. Төрийн нэг тийм одоо тижээхийн тулд одоо ард иргэд нь одоо татвар төлөөл те одоо юу гэдгийг хахуулаа төлөөл явж явах хэвээр ийм тогтмол аймаг байна бүр. Төрийн албан хаагчдыг ажлыг цөөрүүлэхийн тулд хамгийн эхлээд нэгдүгээрт манайх ажлын байрыг бий болгох хэрэгтэй байхгүй юу? Тэ? Хувийн төвлөрт хувийн ажил бид нар ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Нэгдүгээрт тэгжээ цөөн төрийн албан хаагч сайн цөө чанартай төрийн албан хаагчтай авч үлдээд тэднийхээ цалингийн өндөрсгөөд тэгжээ тэд нар чинь хахуул авах байлаа шүү дээ адаглаад. Тийм. Одоо энэ төрийн албан хаагч буруу. Сарын 700 мянган төгрөгийн ажилчтай хүмүүс яаж амьдрах юм бэ? Төрийн албан хаагчид гарахгүй шүү дээ. Яагаад тийшээ бүгд тэмүүлээд байгаа юм бэ гэдгийг чинь бас нэг юм бодогдохгүй байна тий. Хэдэн 100 мянгаараа яагаад тэр 500-600 мянган төгрөгийн тий цалин руу ингээд цалинтай ажил руу яваад байгаа юм бэ? Энд чинь бас л нэг харагдаад байна шүү дээ тийм ээ. Ерөнхий сайдын хэдэн бичлэгүүдийг би үзсэн л дээ. Тэгээд хамгийн гол нь ерөнхий сайд юу ойлгохгүй байна гэхээр зэрэг өнөөдөр төрийн албан хаагчдын цалин маш доогуур байгаа гэдгийг ерөөсөө ойлгохгүй. Бид нарын хардаа өнөөдөр Шеф Монголиа за Монголын засгийн газрын авилгал энэ төрийг ярьдаг. Хамгийн гол нь бид нар энэ дунд манай төрийн албан хаагчдын дунд маш сайн ажилчид маш олон байгаа гэдгийг бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Надад төрийн албанд ажилладаг зөндөө олон найзууд байгаа. Тэд нар зөндөө маш сайн ажилладаг. Бид нар энэ дунд төрийн албан хаагчтай хязгаарч бид нар харлуулах сонирхол байхгүй, зорилгоч байхгүй. Тэднийг бид нар ажиллаа сайн хийдэг. Сарын тань 700-800 мянган төгрөг тэр бол яг үнийг хэлэхэд хардаа Америкт нэг айлын нэг оройны хоолны мөнгө. Тэр мөнгөөр Монголд хүмүүс тэр бүтэн сар ажиллаад гэрээ тэжээгээд амьдрах гэдэг бол үнэхээр хүндрэлтэй. Гэтэл манай Монголын засгийн газар тэр тогтолцоог ойлгохгүй. Та нар энэнгээр ингээ бүтэн заримд нь одоо төрийн ажилчид хардаа өглөө 8 цагаас шөнийн 11-12 цаг хүртэл ажилладаг.
манай удирдлагч нар, дарга нар, ажилчдаа одоо бүр мал гэдээ ойлгоцсон. Тэгэхээр энэ хүмүүс чинь ардаа амьдралтай хүүхдтэй хүмүүс байгаа. Тийм ээ. За энэ талаар бид нар ингээд дараагийнхаа видеогоор илүү сайн ярилцах болно. Хамгийн гол нь энэ дээр хэлэх гэсэн зүйл юу вэ гэхээр бид нар төрийнхөө ажилчдыг харлуулах тийм зорилго бол энэ байхгүй. Бид нарын хаалт зэрэг системийн проблем, удирдлагын проблем гэдгийг л ярих зорилготой, тэрийг чанаржуулах зорилготой, тэр төрийн авилгалыг айлах зорилготой. Түүнээс биш энэ донд бол төрийн ажилчид үнд хамаарахгүй гэдгийг би онцгойлж хэлсэн тийм ээ. За тэгвэл одоо бид хоёр нэлээд 40-40 минут ярьчлаа тийм ээ. Яриагаа дуусгахтаа бас нэг өнөөдрийн яриаг ингээд нэг дүгнээд хэлэхэд тийм ээ. Яриа болгон дээр бид хоёр бас нэг зүйлийг баримталдаг байгаа. Одоо тодорхой асуудлыг хөндөд урайлга шаардлага гаргах байгаа. За энийг ингээд хэлэхэд бол нэгдүгээрт бид нэр өнөөдрөөр юу ярьсан бэ гэхээр төсвийн зарцуулалтанд хяналт тавьдаг болцгоёо ард иргэд тийм ээ. Хяналт тавьдаг болцгоо нэгдүгээрт. Хоёрдугаарт бол энэ халамжийн мөнгө, бэлэн мөнгө нэхэх биштэй. Илүү ирээдүйтэйгээр ажлын байр, бизнесийн орчинг сайжруулах, бүтээн байгуулалт, дэд бүтцтэй сайжруулаач гэдэг ийм зүйлийг төр засгаасаа одоо нэгтгэх, шаарддаг болмоор байна. За 3 дугаарт нь хамгийн сүүлд нь болохоор биднийг сонсоогүй Shape Mongolia төрийн бас байгууллагын одоо ээлж дараат хийж байгаа энэ лайв энэ бидний хэлж ярьж байгаа зүйлийг сонсоогүй олон хүмүүс байгаа гэж бид нар бол мэдчихээн. Дөнгөж бид нар байгуулагдаад удаагүй байгаа. Тийм учраас энэ сонсоогүй байгаа олон хүмүүс цааш нь хүргээрээ бид нар тэгжиж энэ хүмүүст зөв мэдээлэл те одоо бодит мэдээлэл ойлголтыг өгөх болъё шүү гэдгийг бас үзэж байгаа хүмүүстэй бас урайлаад бас хүсгээр байна. За баярлалаа хайдан. Ингээд дараагийнхаа бичлэгээр бид нар одоо 2 хоногийн дараа Монголд өнөөгийн болж байгаа үйл явдлын талаар бид ярилцах болно. Энэ одоо 9 настай нас барсан хүүхдийн талаар энэ яагаад Shape Mongolia-гийн талаар ярих болж байгаа гэхээр би энэ бичлэгийг хэлсэн Shape Mongolia-г өнөөдөр Монгол байгуул үйл ажиллагаа явуулах нэг гол зорилго нь болохоор зэрэг хүүхдийн эрх зүй, хүүхдийн эрх чөлөө байгаа. За тийм болохоор зэрэг бид нар энэ талаар ярихгүй өнгөрөх ямар ч боломж байхгүй. Бидний нэг гол зорилго болохоор зэрэг энэ Монголын системд нь ямар том алдаа байгааг бид нар энэ талаар энэ харж байна. Shape Mongolia-гийн өнөөдөр байгуулагдсан нэг гол зорилго зэрэг энэ системийг арилгах. Тэгээд үүнд яаж бид нар хувь нэмрээ оруулах вэ гэдэг талаар бид нар одоо гаргалгаа гаргах зорилгоор бид нар энэ Монголд байгуулагдсан. Тэгээд төр үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгаас болоод төрийн бус байгууллагууд өнөөдөр энэ төрийн ажлыг хийж байна гэдгийг би одоо өнөөдөр харж байна. За тэгээд та бүхэндээ одоо халимбут 2 хоногийн дараа эргээд энэ талаар ярилцах болно. За тэгээд өнөө оройг бид нартай одоо 45 минутыг өнгөрүүлсэн. Та бүхэнд баярлалаа. 2 хоногийн дараа эргээд уулзцгаая. За баярлалаа.